Эрхэмсэг ноёд хатагтай нараа. Аимшигын биш дүүхүү зуралт тавтай морил. Өнөө шөнө бид Латин Америкийн нууцлаг хараатан болох Чупакабрагийн талаар ярилцах болно. Хэрэв та бэлэн бол тоглон сууж таалан сойрох нь. Энэ бол Новембер 1. Латин Америкчуудын дунд салхимыг тархсан 100 ярианаас маш богино хугацаанд алдартай болсон нууцлаг хараатан бол Чупакабра юм. Чупакабра гэдэг нь Испаниар ямаас орж гэсэн утгатай. Түүнийг хамгийн анх 1995 онд Пуэрто-Рикод гарч ирсэн гэж үздэг бөгөөд тухайн үеийн мал аж ахуй буюу фермер эрхлэгч нарт ихээхэн хөндрөл учруулж байсан гэдэг. Тэрээр малын зүсийг юужгүй болтлон сорж ясарсэл үлдээдэг. Шөнийн цагаар илүү идэвхтэй болдог бөгөөд голцоо хон ямааг онилдог аж. Сурамгаа гэгч нь хотлуулсан хоттой малын өглөө гэхэд хуугаар нь яргалсан байдалтай олддог нь энэхүү хараатанг ямар хорлонтой гэлтгэн. 1990-ад оноос хойш олон хүн Чупакабрагаас болоод малаа алдсангийн гомдол тасралтгүй гарсаар байсан бөгөөд хон ямаагаар тогтолгүй дахиад шувуу тэжээвэр нохоо заримдаа муурнууд хүртэл гүрээний сүд 100 шиг орчмоо цоолуулж бүх цусаа юулуулсан байдалтай олддог болсноор энэ яавч жирийн нэг махчин амтан биш ээ гэх дүгнэлтэнд хүрсэн байдаг. Чупакабраг үзэж арлаа гэх гэрчүүдийн мэдүүлэг хөрсөн орл. Тухайн үеийн сонин сэтгүүлээр Маделин Толентиногийн гэрч эмэгтэй уг амьтан дүрслэн эсн нь олон хүний харсан зүйлтэй олон талаараа төстэй байсан. Түүний эснэр бол хүнтэй төстэй хоёр хөл дээрээ явдаг. Нуруунд дээрээ өргөс эсвэл саламгаа шиг зүйлтэй төрөлгөр том алаг нүдтэй гүрүүл шиг хайртай байсан эмээн дүрсэлж. Энэ ярианаас үүдэлтэй Канавас хотын оршин суугчид хайр тэжээвэр амьтдаа хамгаалахын тулд шөнө оройн цагаар харуул мананд гардаг байсан гэдэг. Цаг хугацааны ирэхээр энэхүү хэрэг явдалж мартагдаж эхэлсэн. Харин орчин цагт Маделин Толентино эмэгтэй дүрсэлж хэлсэн тэр зүйл үнэн эрэхтэй 1995 оны Species каноны харийн үнэтэй маш адилхан байсан учраас түүнийг санаанаасаа зохиосон гэж үздэг. Чупакабраг ерөнхийд нь нохоотой төстэй эсвэл хоёр хөл дээр явдаг гөрүүлтэй адилхан гэж дүрсэлдэг. Техасын уудам талаас Чупакабрагийн арга ястай төстэй олдвор өргөнөөр олддог. Ихэвчлэн нохоо шиг хэрнээ ялгаатай зүйл нь соёоны урт, гавлын ясны бүтцэн өвөрмөс гэдгээр онцлогтой. Эрдэмтэд Чупакабратай холбоотой мэдээллүүдийг дутууд улмаг хэмээн үздэг учраас домгийн амьтангийг тодорхойлолттой хэвээрээ үлдсэн. Түүний хороосон амьтдаас хамгийн олонтойгоор давтагдаад байгаа нь ямаа бөгөөд 1995 оны байдлаар гэхтэл хэдхэн шөнийн дотор 150 орчим амьтаа алууснаас ихэнх нь ямаа байдаг. Яагаад заавал ямаа гэж? Биологийн талаас нь харах юм бол ямаа гэдэг амьтан тачирхан үстэн дээр амин цэгүүд нь маш эмзэг байдаг тул араатай амьтдын байгуулах нь хэлбэг. Араатай амьтдын тайралтын үеэр ямаа сүргээсээ зуутах инстинктийг өндөр өгсөн. Хүнээр бол жоохон амиа зантай болохоор онилоход хамгийн амархан бай. Тамир тэнхээ баг зарцуулдаг хялбар хоол юм. Зөвхөн цусаар хоололдог амьтад итгэмээргүй хурдан бас нөхөн төлчих чадвар асар өндөр хөгжсөн байх боломжтой. Зөгнөл кинон дээр гардаг үйлдэлүүдийг чихийг үгүйсэхгүй. Том биетэй ирнэ цусаар хоололдог бол хэр баргийн зүйлд баригдаж гүйцэгдэхгүй. Аллахын машин болно л гэсэн үг. Америкийн нэгдсэн улсын засгийн газар энэ амьтанг хэдийнэ барьчихсан гих таамагт итгэдэг хүмүүс зөөнгүй байдаг. Өнөө оройны гол дүр болох Чупакабра жилээс жилд нутаг сэлгэн нүүдэлж байгаа. 1995 он Пуэрто-Рикод 150 гаруй тоодлогоо малын хэрэг. 1996 он Мексик үхсэн амьтдын тоодлогоо тодорхойгүй байгаач нохоо шиг амьтан мал амьтны цус орсон хэрэг. 2002 он Чили улсын өмнөд хэсэг 10 орчим малын бие зогцож цусгүй олдсон хэрэг. 2004-өөс 2007 он Техасын умард хэсэг ахин дахин олон тооны мал амьтад учир битүүлэг зүйлдэд цусаас оруулсан хэрэг. Энэ үеэс Чупакабрагийн зохицос Мексикийн газар бүрээс гавлын яснууд нь олдож эхэлсэн. Эрдэмтдийн нэргийг ахин дахин няцаас арл. 2009-оос 2015 он Аргентин Санта Фе муж 30 гаруй малын цусгүй зохицос. 2017 он Энэтхэгийн өмнөд мужуудад зэрлэг нохоо малын цус орсон хэрэг. Чупакабрагийн хиндээ сэжиглж байсан гэдэг. 2019 он Филиппин дахиад хахааны цус ордог амьтан үзэгдэж эхэллээ. Маш хурдан шалгамгай хөдөлгөөнтэй гих гэрчүүдийн мэдүүлэг. 2020 он Латин Америкт мартагдж байсан Чупакабрагийн сэжиг таамаг дахин өндөгдлөө. Манай Монголд бол мал амьтан лөө араатай амьтан дайрах нь хэвээ үзэгдэл. Хангаа дэлхий авах юм авлаа гэдэг тийм ч их ач холбогдол өгдөггүй шүү дээ. Чупакабра байлаач тоохгүй өнгөрөөсөн байхыг үгүйсэхгүй. Иймэрхүү төрлийн зүйлтэй тааралдаж байсан бол комент хэсэгтээ сэтгэл үлдээгээрэй. Энэ үрээд бидний бэлтгэсэн бичлэг өндөрлөж байна. Дуустал нь үзсэн танд маш их баярлалаа. Үүнтэй ижил төстэй контент үзмээр байвал November 1 Telecommunication channel-ыг сонгоорой. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. Дахин нэг гайхалтай шөнө эргэн уулзтлаа. Дур баяртай.